За би энэ байранд 1979 оноос хойш амьдарч байгаа. Одоо 47 жил болж байна. Тэгээд манай байр маань бол бас одоо 47 жил гарan амьдарч байна гэдэг чинь нөгөө барилгын одоо илэгдлээс болоод муудах тал бол нэлээ их байсан. Манайх ягаад гэвэл баруун тишээ харсан хан 2 бааны өрөө, 2 жижиг өрөө. Тэгээд нэг өрөө минь бүр хоошоо харсан өрөө учраас манайх нэлээ их хүүтэн байсан. Манайх нэг 90-ад оны үеэс эхлээл ер нь цаатал баруун ханаасаа өвөлдөө бол хүүтэн усан дандаа хөлдчихдөг байсан. Бид нар бол тэр үедээ бол яг нэг сонин гэдрээр нэг шатаагаал тэрийг гисгээдэг байсан. Сүүл рүү бол бид нар яг нэг газ гэдэг гарснаас хойш газар нэг бамбардаад саяны энэ жилийн өвөл саяны нэг 3 хоногийн хүүтэнд оноог бол бүр нэлээ их хөлдсөн. Дээдлийн айлын маань нойлн бас хөлдөөд тэгээд дуудлагаа өгжиж харин бид хэд маань дуудлагаар нөгөө хөлдөөсөө гаргасан байгаа. Тэгээ одоо энэ GIC төслөөр энэ байрны дулаалга орсонд бол бид нар бол маш их баяртай байгаа. Яагаад гэвэл шилэн хүн хийгээл эхэлснээс хойш ер нь хойтлын өрөөний маань балкон тэр чигээрээ нэг 4-5 см-ийн зузаан мөсцсөн байсан. Яг шүлэн хүн хийгээл эхэлснээс хойш тэр мөсмөө нь хайлаад одоо бол нэлээ дулаахан ер нь эх өвөл бол бид дахиж нэг усаа хөлдөөгөө дахиад нэг гал тавиад баргалж хамаг ямаа саяж баргалж халуун үүдэн усныхаа юг баргалж хайлуулаад баргалж дууссан. Тэгээд энэ жил одоо энэ GIC төслөөр энэ Германы технологиор орсонд энэ нийслэлээс улсаас ингэж орсонд маш их баярлж байгаа. Эх өвөл бол даах гуур хүүхдүүд маань ч гэсэн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж өгсөнд маш их баярлж байгаа.